За өргөц хэмээний сурвалжлах баг Лантун дохио төрийн бас байгууллагын дэргэдэх ИЧ-ийн орон сайн улсын дэлгүүр дээр хөрөлцөж ирээд байна. Ингээ бид одоо тус байгууллагын менежер уулзралтай уулзаад байна. Та манай үзэгчдэд одоо дэлгүүрээ танилцуулаад дэлгүүрийнхээ сайн сайхан засгийн тухай хэлж өгнө үү? За бид ерөнхийдөө ИЧ-ийн орны дэргэдэх одоо ИЧ-ийн орныхоо үйл ажиллагааг дэмжих зорилттойгоор байгуулсан Монголын хамгийн анхны сайн улсын дэлгүүрийг 3 сарын өмнө нээсэн байгаа. За тэгээд нээгээд туршилтын хугацаанд яг сарын хугацаанд Шангрила Молд 3 давхарт бүтэнд барьж агаад яг 11 сард хөл хорооны өмнө энэ хэсэгт орж ирсэн байгаа. Одоо их дэлгүүрийн замын эсрэг талд Маяра болон Куп гэдэг жижиг дунд үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг дэлгүүрийн хажууд ирсэн байгаа ИЧ-ийн орны сайн улсын дэлгүүр. За тэгээд яг гол зорилго нь бол ИЧ-ийн орнд одоо зориулагдаж гарсан мерчендайсуудыг борлуулад орлого нь 100% эргээд яг ИЧ-ийн орны үйл ажиллагааг тэтгэж авах системтэйгээр гаргасан юм дэлгүүр аа. Дэлгүүр тагаа барааныхаа тухай бас танилцуулахгүй юу те ерөнхийдөө хананд байгаа бас одоо маш удаан хугацаанд хамтарч байгаа бас байгууллагууд байгаа юм байна. Тэгээ энэ одоо дэлгүүрийнхээ бараа бүтээгдэхүүнийг бас яаж одоо нийлүүлдэг тэр талаар. Бараа бүтээгдэхүүний хөгжүүлэлтэн дээр гэх юм бол манай яг энэ дэлгүүрийн менежментийн баг ажилладаг байгаа. Төрөл бүрийн артистуудтай хамтраад одоо яг манай Лантун дохио төрөмс байгууллага ИЧ-ийн орны соёлын элч гэсэн дизайнер хүмүүсүүдтэй хамтарч ажиллаад мерчендайсууд гаргадаг байгаа. Тэдгээр хүмүүсийн одоо оюуны бүтээлээр энэ заавал яг нөгөө нэг ИЧ-ийн орны лого ИЧ-ийн орныг оролцуулсан зүйл биш. Одоо өөрсдийнх нь ямар ч оюуны бүтээл байж болно. Тэрийг бид нар бол одоо эхний ээлжинд бол подолк дээр тишертэн дээр хийлэж гаргасан байгаа. За тэгэд үүнээс гадна манай хүн бай аянтай холбоотойгоор гарсан мерчендайсууд буюу подолкууд, стикерүүд энд худалдаалагдж байгаа. За тэгээд ИЧ-ийн орны яг үндсэн бүтээгдэхүүн болох Magic Cafe гэмээр аягнууд төрөл бүрээрээ худалдаалагдж байгаа. Яг хамтрагч байгууллагын хувьд гэх юм бол айгүй олон жилийн хугацаатаагаар хамтарч ажиллаж байгаа тод амьс маань манад яг өөрсдийн одоо бид нарт зориулсан шашиг логотой тийм амьснуудыг манад нийлүүлж байгаа. За тэгээд хөсөг брэнд за Banana Mall-аас ерөнхийдөө хувь тохирсон мерчендайсууд байшсан. Одоогийн байдлаар л ажиллаад байж байгаа. За худалдаа авагчдын тухайд бас орж ирээд бас ямар бүтээлүүд илүү их худалдаа авж ийн. За мөн ямархуу санаас тэгдэлтэй гардаг вэ? Худалдаа авагчдын хувьд гэх юм бол манай дэлгүүрийг голцоо зорж ирдэг. Одоо нэг өнгөрөөд хараад орж ирэх биш. Голчлон зорж ирээд ихэнхдээ ер нь бол подолк худалдаж авч байгаа харагддаг. Яг хүн бай аянтай холбоотой тишерт. За тэгээд одоо яг тэрнтэй холбогдсон жижиг стикерүүд гэдэг ч юм уу. За тэгээд энэ Хеско манай одоо яг Хескогийн бүтээлүүдийг бол маш ихээр худалдаж авч байгаа харагддаг. За ерөнхийдөө бол одоо яг нөгөө манай байгууллагын үйл ажиллагаа бол 100% хандивын системээр тогтож явагддаг. Тэгээд энэ системийг бид нар бол өөрийгөө иргэн тэтгэх систем рүү ерөнхийдөө бол шилжүүлэх гээд тодорхой хэмжээний ажил буюу энэ ИЧ-ийн орны сайн улсын дэлгүүрийг нээсэн байгаа. Тэгээ эндээс зарцуул одоо яг худалдаалагдж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийн үн өртөг 100% ИЧ-ийн орныхоо үйл ажиллагаанд зарцуулагдана. Тэр нь болохоор яг хэрэглэгч одоо хандивлагч талтай бол аль аль талдаа нөгөө вин-вин байх системийг барьж байгаа гэсэн үг. Би худалдан авалт хийгээд бас давхар сайн улсын аян хийж шүү. Сайн улсад одоо ингээ оролцож шүү, хандив өргөж шүү гэдэг ийм одоо мессежийг голцсон хүмүүст өгч байгаа болохоор яг ганц одоо шууд очиод мөнгөнд тусалцаа үзүүлэх болон мөнгөн бус тусалцаа үзүүлэх гэхээсээ илүүтэйгээр өөрийнхөө хүссэн өөрийнхөө дуртай амийг худалдаж аваад бас туслах боломжтой. Манай дэлгүүрээс бас худалдан авалт хийхээс гадна та бүхэн өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнийг авчираад болон манайхтай хамтарч ажиллахад бид нэр үргэлж нээлттэй байгаа. Энэ хувь хүн албан байгууллага байж болно. Бас мөн артистуудтай хамтарч ажиллахад манайх бас нээлттэй байгаа шүү. Энэ нь одоо яг өөрийнхөө нэр дээрээс гадна одоо ИЧ-ийн орон гэдэг нэр дээр сайн үйлсийн одоо дэлгүүр болж эндээс гарч байгаа гэдгээрээ бас онцлог байх л та тийм. Одоо энэ яг сайн одоо үйлсийн дэлгүүр гэдгээрээ зөвхөн ганц ИЧ-ийн орны логотой бараа бүтээгдэхүүн биш. Бас яг өөрийнхөө гаргачихъя, хүмүүст хүргэчихье гэсэн зүйлүүдийг бас бид нэр бас цөөн тоогоор гэдэг ч юм уу limited edition маягаар гаргаад хамтарч ажиллах бол бүрэн бололцоотой гэсэн үг. Манай өрөг имэнээс ИЧ-ийн орон дээр
одоо ид чидийн орны энэ одоо сайн үеийн дэлгүүр дээр хүрэлцэн ирээд байгаа. Манай одоо орны тухайд бол одоо хамгийн анх яг энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүрийн тоонд бол одоо ялцчгүй сайн үеийн энэ дэлгүүр орж байгаа. Тэгэхээр та бүхэн маань одоо ямар нэгэн байдлаар одоо сайн үеийн аян хийнгээ бас өөртөө хэрэгтэй зүйлээ хөдөлтөж аваарай гэж хэлье.